Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ орой минь төргий. Лайв телевизээс үзэгчид та бүхэндээ зориулсан өргөдөг шаргалтай аж хүүхэд нэвтрүүлгийн цааш шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлэгтээ хамгийн ихний болон буюу ээжүүдийн асуулт хариулт болонда дөнгөж төрөөд 2 сар болж байгаа нэгэн шинэхэн ээжийг оролцуулсан юм. За энэ бол туул. Одоо та бүхэндээ туулын одоо хэрхэн жирэмсэн болсон, хэрхэн хүүхдээ төрүүлсэн, хэрхэн хайртайгаа учирсан гэх мэт сонирхолтой яриаг хүргье. Намайг туул гэдэг. Тэгээд би 25 настай. Тэгээд манай хүүхэд одоо 2 сартай. Манай хүүхдийг ариун жаргал гэдэг. Анх жирэмсэн болсныгоо мэдээд амар шоконд орж ирсэн. Нэг анх зүгээр нэг найзлуугаараа жирэмсэн болсон гэд хэлээд үзчихье гэж дотроо бодоод тэгээд нэг тэгж хэлж үзээд тэгсэн чинь манай найз амар баярлаад тэгээ амар баярлж байгаа хүний өөдөөс чи амар за тоглосон юм а гэлтэй тэгээ хэлж чадахгүй 2-3 хоног баахан тэгэл жирэмсэн юм шиг тэгэж явпаа тэгээ сүүлдээ за тоглосон юм гэргээл хэлдэг байхгүй нөгөө бити уурлаараа гэж бөө юм болж байгаа уурлахгүй гэж амлаа да тэгээд амар хэлсэн чинь тэр чигтээ уурлаа гараа авцсан тэгэл за одоо яах вэ гэж бодсон байжсэн чинь гаднаас тест авч орж ирэл. За яг одоо л үзгээл. Тэгэл гэсэн чинь би ч өөрөө нөгөө нэг жирэмсэн болсон гэж бодоогүй явж исэн хүн чинь ингээл үзсэн чинь жирэмсэн болоод би бүр шоконд ороод яг тийж мэдчихсэн. Тэгээд анхаал мэдээд амар шоконд ороод гайхаал нөгөө тоглоал хүнийг явуулж хүнээр амар тоглож исэн хүн чинь гинт жирэмсэн юм мэдээ амар гайхаад тэгэл за ингээл ээж болж байгаа юм байна даа л гэж бодчихсон. Тэгсэн чинь яалаа манай аав айгүйх баярлж ирсэн. Тэгээ угаасаа л хүүхэд гарах нас маань болцсон байсан. Манай аав бол айгүй баярлж хүлээж авч ирсэн. Бусдын бол яг сайн санахгүй байна. Хадмуудтай яг би хэлээгүй манай нөхөр хэлж ирсэн. Жирэмсэн үе гэх би нэг амар хүмүүсийг ингээд жирэмсэн болсныг сонсч мосаал ингээд хахаар яг өстой шүн унтчих хатал тийм мэдмээр санагдаад тэгэл идэхгүй бол уйлаа суучдаг муучдаг гэд хүмүүс амар тэгээд би нэг тийм амар тийж юм тийм ч мэдмээр ийм ч мэдмээр тийж юу санагддгүйс. Тэгээ манай нөхөр бүр чи амар сайн чи хоолны дэглэн бариад байна. Чи өстой турах гад худлаа тэгээд хөөхөд өлсгөөд байна гэ намайг амар тэгээд дүүс. Би ерөөсөө тийм илүү туттай мэдмээр ч юм шиг санагддгүй. Бараг нэг орой хоол болно хийдмээр санагддгүйс шүү дээ. Яг мэдээж нөгөө анх хөдлөөл бас ингээл хэдий ингээд жирэмсэн болсон ч гэсэн анх хөдөлж эхэлтэл нь бол дотор ингээд хүүхэд байгаа тэгээ боожж ийн гэдгийг нэг амар сүртэй бол мэдэрхгүй шүү дээ. Тэгээ яг анх хөдөлгөөнд ороод хүүхэд хөдлөөд ирэхээр айгу гоё хөөрхөн санагддаг гэлээ баярлал. Гэтэ нөгөө нэг сүүл жирэмсний зураг авахлахдаа бас айгу давталж ирсэн. Нэрэл одоо ингээд төрөх төгцөн те одоо юу гэл ингээд надаас нь хүүхэд гарч ирэх юм бэ ингээд бит хоёрын хүүхэд ингээд гарч ирэх юм бэ гэж бодоод тэг жирэмсний зураг авахлахдаа тавих баярлж ирсэн. Яг нөгөө нэг ингээд төрөхгүй л өвдөөл ингээд байж хахад хүн ингээд ахиж төрөхгүй ч гэдэм нэг тэгж нэг боддсон байл шүү дээ. Бас нэрнгээсээ л тэгж боддог юм лээ. Тэгж их өвдөж хахад бас юу гээл би ч нөгөө нэг жирэмсэн болохоос өмнө би ч айлаас хоёулах нь болохоор айгу олоолаа болно, олон хүүхэдтэй болно гэж айгүйх боддог. Тэгээ нэг ер нь дараач ч байх. Ер нь 4 хүүхэдтэй болно гэж айгүйх боддог гэсэн. Тэгэл яг төрөхгүй л төрөх эмнэлэгт ингээл нөгөө тариа мараа тусал мусал залгуул амар өвдөөлж байгаа. Юу 4 хүүхэд бурхан минь туулаач ийстэ буруу бодож ийсэн байх гэж өөрийгөө юу гэж 4 хүүхэдтэй болж ийдгийг гэж амар их бодсон. Тэгэл амар өвдөөл. Тэгэл төрсчөөл маргааш нь хүүхдээ бүүгэлээл ингээл хүүхдээ хүүлээ сууж байхдаа ингээл манай хүүхд анх төрөхдөө манай хүүхд аавтайгаа амар адилхан байсан. Тэгчээл яг ингээл төрснийхөө маргааш нь хүүхдээ хүүлээ сууж байхдаа өөртөөгөө адилхан хүүтэй олноо гэж бодсон. Тэгээ нөөсөө тэгэж нөгөө нэг өвдөж явахдаа л тэгэл юм олон хүүхэд гэж бодож ирсэнээс одоо ч гэсэн тэгэл хөөрхөн хүүтэй болох юмсан л гэж бас амар боддоо шүү дээ. Охин хүүхэд ч болоод ч тэгдэм үү яадын охин маань ер нь ээжтэйгээ айгүйх бүх зүйлийн тухай ярилцдаг байгаастай гэж айгүйх хүсдэг шүү дээ. Тэгээд охиныгоо айгүй сонсдог, сайн зөвлөдөг, дэмждэг ээж болох юмсан л гэж боддог доо. Ер нь бол
тэгдэм байлээ бас нөгөө хүүхдэд дагаж уйлж мөйлдэй мэтлээ нөгөө хүүхэд уйлаад ахаар яхаа мэдэхгүй дагаж уйлна. Тэгэл хүүхдтэйгээ ганцаараа хоёулаа энэ өрөөнд хэдий нөгөө нэг ингээл нөхөр маань ингээд цуг байгаа ч гэсэн ингээл бас тэр болго ингээл хүүхэд уйлах болгонд ингээл нөхөр маань хурж ирж чадахгүй. Тэгэл тэн чин даав уугаана. Тэгэл нөгөө нэг хоол цай бэлдэн гэр орон цэвэрлэгээ захсуулаад ихтэй хүн чин тэгэл шууд эмхтэй хүний ажлыг хэлж байгаа юм чинь. Тэгэл тэгэнгүүт чи нөгөө ганцаараа хүүхэд уйлахаар яхаа мэдхгүй уйлж исэн тохиолдол бас байгаа. Уйлан тэгээд нөхөртэй хэдий ингээл нөгөө нэг бусад гэр орны ажлуудыг ингээл хийгээд байгаа ч гэсэн надад анхаарал тавихгүй байгаа юм шиг санагдаад гомдож уйлж муулаад тэгдэл юм байлээ. Одоо ч гэсэн тэгэл хаяа тэгэл гомдоол чи намайг тэгсэнгүү гэж ууралж уйлах юм зөндөө л алт юм дөө тэгээ. Тэгээ дараа ингэж уйлахын дараа ингээд бодхоо би яг тийм гэж юм. Тэгэл уйлж байхдаа л нөгөө нэг тийм яриа сонсцсон нөгөө нэг одоо ээжийн сэтгэлэн докторгүй ч юм уу уйлж муулах юм бол сүүн татарчдаг ч гэдэм тий. Эсвэл ээжийн сэтгэл докторгүй хахаар хүүхдэн ч гэсэн уйлагнаад байдаг мэдэг гэл. Тэгэл тийм юуг яриа айгууг сонсч ирсэн болохоор бол тэгэл тайвшрах гал. За би л тайван байх хэрэгтэй. Охиноо л бодоол тайван байх хэрэгтэй л гэж боддоо шүү дээ. Ээжтэй юу гэдэг хэвгүй юу. За бас сайн санахгүй байна. Ээжтэй маш их хайртай шүү. Тэгээд тусалж маш ер нь л одоо ингээд ээж төрснийхаа дараа л ер нь хүн ээжигээ айгүйх ойлгох юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд баярлалаа гэж хэлээ. Анх бол бид хоёр чи 10 онд танилцчихсэн. Тэгээд анх хараад яг уу дэжүү таалагдсан л да. Анх бол ер нь бол надад таалагдсан. Тэгсэн чинь тэгэл хэдий таалагдсан эдээ чи эмхтэй хүн тэгэл одоо ямар чи надад таалагдж ин гэж хэлдэг юм шиг тэгэл байгаа л байсан. Тэгээд найз хിവэрээ найз нөхөд найзууд л байсан да. Ер нь бол 6 одоо хүртэл 6 жилийн турш бид хоёр ч анх тест ороод анх танилцчихсан. Анх оюутан болоод найзлаатайгаа танилцаад тэгэл найзууд хаяа уулзаж юм ярьдаг, хаяа хамт хичээл үздэг тийм л хүүхдүүд байсан. Тэгээд 16 оноос хойш үерхэд одоо ингээд гэр бүл болцсон, хөрхөн охинтой болцсон. Ихтэй эмхтэй найзууд мэдхгүй одоо ховорхон л байдаг бах та. Өөрөө яг нөгөө нэг найз яаж байгаад найзтайгаа суудсан болохоор бас байдаг ч гэж хэлдэг хэцүү шүү дээ тэгэхгүй. Ховор л байдаг бах. Би ер нь хүүхдээ айгу тийм гэрийн хүмүүжил ер нь айгу чухал гэж би боддог. Хүмүүс хэдий ингээл 1000 олон сургууль төгссөн тий амар дээд боловсралтай. Одоо ер нь нэг тийм дээд боловсролын дипломгүй хүн ер нь ховор болсон шүү дээ. Хэдий тийм ч гэсэн хүмүүс 1000 ингээд сургууль төгссөн ч гэсэн хүмүүс амар тийм гэрийн хүмүүжлээр айгүй их ялгардаг юм шиг санагддаг шүү дээ. Аав ээжээс олгосон тэр хүмүүжил айгүй чухал гэж би боддог. Тэгээд охиноо бас нэг гайгүй хүмүүжилтэй хүн болгочихсон гэж айгүй их боддөө шүү дээ. Хэдий жоохон ч гэсэн одооноос л хүмүүжилт нь айгүй их анхаарна шүү. Охиныгоо өсөж байгаа орчин айгүй чухал гэж бас боддог. Хүрээлж байгаа хүмүүсээсээ хүүхэд айгүй дуурайдаг. Тийм болохоор гоё сайхан орчинд хүүхдээ хүмүүжилтэй хүн болгож өсгөх юмсан л гэж айгүй боддог. Хосуудтай зориулж хэлэхээр аав нарт нь л зориулж хэлэх үгэлээ л да гэдэгхгүй. Ер нь аль тэгээд эмэгтэй хүн чинь айгу докторгүй муухай ажиллана, нэг сайхан байж яснаа гинт муухай ажиллаад ингэж юмгээд тийм үе зөндөө штэ. Тэгэл өөрөө ч гэсэн эмэгтэй хүн тэгээ хаяа өөрийнхөө ашиг ойлгохгүй тийм үе зөндөө гардаг. Тэгээд тэр болгонд нь хайртай юм чинь тэсээд төвчээд хамт байгаарай. Тэгээд тэгжил хэлээ да. Би ч бас ер нь айгүйх ааштай хүн. Тэрийг айгүйх мэддэг. Өөрөө айгүйх ойлгомжгүй ааштай хүн гэдгээ би айгүй сайн мэддэг байхгүй. Тэгээд тэр аашийг маань төвчээд ингээд хажууд байгаад халамжлаад ингээд байж идэг нөхөртөө маш их баярлдаг шүү. Хайртай шүү гэж хэлээ. Жаргалтай хүүхэд нэвтрүүлгийн дараагийн болон яг одоо үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. За энэ болон бол эмчийн зөвлөгөө болон за бид энэ удаагийнхаа эмчийн зөвлөгөө болонда хүүхдийн төв суурилын нэрэн эмч их жаргал эмчийг оролцуулсан юм. За их жаргал эмч маань анх удаа төрсэн эмэгтэйчүүдэд зориулаад дөнгөж төрсэн нэрэ хүүхдийн онцлогийг та бүхэндээ хүргэх гэж байна. За сайн байцгаана уу? Намайг их жаргал гэдэг. Хүүхдийн төв суурилалд нэрэн эмчээр ажилладаг. Өнөөдөр та бүхэнд дөнгөж төрсэн нэрэн талаар мэдээлэл өгье.
Нэраа хүүхэд нь эхээс түрмөөс агаарын температур, орчны хэм, агаарын даралт, хөрөлцгөө болон янгийн гихмэд эхийн хилээгээс огт өөр орчин төрдөг. Энэ бүх өөрчлөлт тодорхой хэмжээнд дасан зохицох шаардлагатай болдог ба дээрх өөрчлөлтүүдийн үр дүнд нэраа хүүхдийн биед гарч байгаа өөрчлөлтийг эрүүл эмгэгийн зааг байдал гэж хэлдэг. Энэ эрүүл эмгэгийн зааг байдал нь хүүхэд эхийн эзэнд байхад болон төрсний дараа тодорхой хугацаанд үргэлжлээд өөр аянд арилгаараа эмгэг байдлаас ялгаатай жирэмсний тестийн явц гадаад орчны таагүй нөлөө болон төрөлтийн гэмтэл зэрэг таагүй нөлөөлтөөс болоод дээрх физиологи үйл явц нь эмгэг байдал шилжиж өвчин эмгэг үүсгэхэд хүргэж болно. Эрүүл эмгэгийн зааг байдал нь эмнэлзэн шинж болон лабораторийн шинжилгээний өөрчлөлт бүх хэд хэдийн шинжээр илэрдэг. Энэ удаад эцэг эхчүүдэд хараад мэдэх боломжтой эмнэлзэн өөрчлөлтийн талаар тайлбарлая. Нэраа хүүхдэд арьсны улаалт тохиолдож болно. Энэ нь даарсны улмаас төрсний дараа эхний хэдэн цагийн дотор нэраа арьс нийтдээ улаадаг. Энэ байдал нь 2-3 хоногтой арилна. Дутуу нэраа хүүхдэд бол арай хожуу арилж болно. Зарим тохиолдолд арьсны улаалт арилсны дараа гуйжилт явагдаж болно. Энэ тохиолдолд нэраа арьсыг арай тусан тосоор тосолж болно. Хордлох тулаалт гэж тохиолдно. Энэ нь төрсний дараа 2-3 хоногтой нэраа хүүхдийн гар хөлийн гадна хэсэг, үений эргэн тойрон, хэвлий болон цээжээр эхлээд ягаан турлаад гараад аажим голтой овоож зарим тохиолдолд шар толгой үүсч болно. Энэ нь эхийн хөхний сүү болон бусад байцаар дамжиж орж ирсэн уурах төгж байгаа харшлын урвал юм аа. Энд ямар нэгэн арьсны өөрчлөлтүүд үед ямар нэгэн өвөрмөц эмчилгээ шаардлагагүй нэраа арьсыг цэвэр байлгах ёстой. Арьсны хордлого тулаалт нь амьдралын эхний 4-6-7 хоногт үе давтан гарч болно. Мөн нэраа хүүхдэд физиологийн жим бууралт явагдана. Физиологийн жим бууралт нь амьдралын 3-4 хоногт нэраа биеийн жим буураад хамгийн доод хэмжээнд хүрч түүнээс цааш хайжим нэмэгддэг. Хэвийн үед нэраа хүүхд биеийн жингийнхээ 6 орчим хувийг алдна. 10 болон түүнээс дээш хуваараа биеийн жин алдагдсан тохиолдолд эмгэг байдал гэж үзнэ. Биеийн жим буурж байгаа шалтгаан нь нэраа хүүхдний 3 хоногт хангалттай хэмжээний сүү хөгж чаддаггүй. Мөн ангир уургийн илчлэг нь бие махбодын үндсэн солилцоог хангаж чаддаггүй учраас биеийн жим буурна. Мөн нэраа хүүхдийн хувьд төрөлт нь огцом зочрол учраас глюкокортикоид дааврын ялгарт ихсэндээ холбоотой мөн биеийн жим буурна. Ямар нэраа жингээ хамгийн ихээр алдах вэ гэвэл дутуу төрсөн нэраа, төрөлтийн гэмтэлтэй нэраа, даарсан нэраа, мөн халуун тасалгаанд байгаа нэраа, чиглэг багтай орчинд байгаа нэраа жингээ ихээр алддаг. Биеийн жим буураад буцаж нөхөгдөх үндсэн хоёр хэлбэр байна. Сонгодог хэлбэр нь нэраа биеийн жим буураад 4 хоногтойд хамгийн доод хэмжээндээ хүрч цаашид 7-8 хоногтойд төрсөн жиндээ хүрдэг. Энэ байдал нь нийт нэраа 70 орчим хувьд тохиолдно. Удаашрсан хэлбэр гэдэг нь биеийн жингээ 10 хоногтойд нөхдөг. Энэ нийт нэраа 30 орчим хувьд тохиолдно. Нэраа хүүхдийг зөв асар цэвлэн сайн хөвгүүлсэн тохиолдолд биеийн жим бууралтаас мөн биеийн жим бууралтыг багасгаж болно. Эрүүл төрсөн нэрийг амьдралынхны 30 минутанд багтаан амлуулснаар эхийн хөхнөөс үний гарц сайжраа зогсохгүй нэраа хүүхдийн эзний биоценоз зөв бүрэлдэхүүн тогтдог. Тодорхой шалтгааны улмаас эмч хориглоогүй тохиолдолд нэраа хүүхдийг өдөр шөнийн альч цагт хүссэн үед нь хоногт 8-аас 12-оос доошгүй удаа хөвгүүлэн нэг удаа хөвгүүлэхдээ аль болох удаан хөвгүүлэх хэрэгтэй. Мөн нэраад физиологийн шаарлалт явагдана. Шаарлалт нь гүйцэд нэраа 60%, дутуу нэраад 85% орчим хувь ажиглагдах ба эдгээр ихийнх нь физиологи шаарлалт байдаг. Физиологи шаарлалт нь амьдралын эхний 2-3 хоногт эхлээд 5-7 хоногт дээд хэмжээнд хүрч цаашид аажим бусаар 14 хоног орчимдод арилж явах хэрэгтэй. Гэхдээ нэрийн шаардлагыг ээж нар сайн ажиглаж явах хэрэгтэй. Амьдралын эхний 24 цагт үүссэн альва шаардал амьдралын 2 хоногтод нэраа хүүхдийн гар хөлн шар байх, 3 дахь хоногтод алга болон шар байгаа тохиолдолд эмгэг шаарлалт гэж үзэн эмчит хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн нэраа хүүхдэд дулааны өөрчлөлт явагдана. Биеийн дулаан бууралт нэраа 100% тохиолдно. Энэ нь нэраа хүүхэд даарч хүрсэн тохиолдолд биеийн дулаан алдалтыг бууруулах чадвар султай. Мөн биеийн дулаан алдалт нь биеийн дулаан үүсэлтээс илүү давмгаалж явагддаг. Мөн биеийн килограммжинд харьцуулахад гадаргуугийн талбай ихтэй учраас дулаан алдалт их байдаг. Хүний биеийн
өвчөөний ар хэсэг, хоёр талны завсар болон нурууны даваа байрладаг бор өөхөн дулаан өсөлтөнд чухал нөлөөтэй байдаг. Даарч хүрсэн тохиолдолд уг өөх задраад илж дулаан үүсгэдэг. Насанд хүрсэн хүний биеийн 16 орчим хувийг бор өөх эзэлдэг бол гүт нэрээ хүүхдэд 8%, дутуу нэрээ хүүхдэд 1-1.5% эзэлдэг. Ийм учраас нэрээ хүүхд ялангуяа дутуу нэрээ хүүхд биеийн дулаан буралтны их явагдчихэдэг. Биеийн чинь бага авах тусмаа нэрээ хүүхдийг дулаан байлгахад анхаарч нэмэлт дулаанаар хангаж явах хэрэгтэй. Энэ тохиолдолд гэрийн нөхцөлд халуун бүлээн устай гэрэлт ашиглах болон халаагч гудсыг нэмэлтээр ашиглаж хүүхдийг дулаан байлгах хэрэгтэй. Мөн халууралт ажиглагдана. Зөв асар цөвсөн тохиолдолд халууралт бол бараг ажиглагдахгүй. Нийт төрж байгаа нэрээ 0.5-аас 1% нь халууралт ажиглагдана. Энэ нь гол нь биеийн алдалттай холбоотой мөн шингэн алдалтаас болж үүсэж байгаа. Энэ үед хүүхэд тайван бус болох хөхөндөө дургуулах зэрэг шинжүүд илэрнэ. Мөн хүнд үед шингэн алдалтын шинжүүд илэрч болно. Хүүхдийг сайн хөхүүлэх механик аргаар халуун бууруулах шаардлагатай. Хүүхд завуур ихтэй мөн халуун сайн буухгүй байгаа тохиолдолд мөн эмчид хандаж аншийг тодруулах шаардлагатай юм аа. Эрүүл эмгэгийн зааг байдлын үед мөн дааврын тогтолцооны хямрал үүсдэг. Нэрээ хүүхэд ихээсээ эстроген даавар авч төрдөг ба түүний нийлэгчлэлт нь өөрт нь явагдааг ойдог учраас төрсний дараа эстроген дааврын түвшин огцон буудаг. Үүнтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлтүүд гарна. Үүнд хөхний булчиргаа хатуурч томрох. Амьдралын эхний 3-4 хоногтод нэрээ хүүхдийн өхний булчиргаа хатуурч томроод 7-8 хоногтод дээд хэмжээндээ хүрдэг. Хэмжээгээр ойролцоогоор өхний булчиргаа 1.5-аас 2 см орчим хэмжээтэй болдог. Энэ нийт төрж байгаа нэрийн 3.2 орчим хувьд нэлээд элбэг ажиглагддаг. Ээж нарын үүнийг өхөнд нь сүү орчлоо гэж хэлдэг. Үүнийг шахах болон оролдож огт болохгүй өөр аяндаа хэвийн байдалд ордог физиологи үзэгдэл юм аа. Мөн охтод өтрөөний гуйжлт дөрвөсөл гэж явагдана. Амьдралын эхний 3 хоногтод охтын өтрөөнөөс цагаан шингэн гарч 1-3 хоногийн дараа арилдаг. Энэ нийт төрж байгаа охтын 60-аас 70% нь буюу нэлээд элбэг ажиглагддаг шинж байгаа. Мөн өтрөөнөөс цус алдалт үүснэ. Өтрөөний цус алдалт энэ нь мөн амьдралын 5-аас 6 хоногтод өтрөөнөөс цусрахаг зүйл гарна. Мөн 1-3 хоногийн дараа өөр аяндаа арилах ёстой. Нийт 2 мл орчим хэмжээтэй цус гардаг. Өтрөөний цус алдалт болон гуйжлт дөрвөслийн үед өрмөц эмчилгээ шаардлагагүй. Охтын бэлэг эрхнийг буцсан усаар угааж цэвэр байлгахтаа анхаарна. Мөн цагаан батга нэрээ хүүхдийн дух болон хамар хэсгээр 1-2 мм хэмжээний голчтой, цайвар өнгөтэй, арьснаас дээш өргөгдсөн жижиг тууралтууд гардаг. Энэ нийт нэрээ 40 орчим хувьд буюу бас нэлээд элбэг ажиглагдана. Энэ нь цагаан батга нь 4-5 хоногтой дээдл нь 14 хоног орчимдод ажиглагдаад алга болдог. Тасны цогцлын үед бөөрийн талаас гарч байгаа өөрчлөлтөнд физиологийн шээс хаварталт орно. Нэрээ хүүхэд амьдралын эхний 3 хоногтод хангалттай хэмжээний шингэнэ авч чаддаггүй. Ийм учраас эхний 3 хоногтод хүүхдийн шээс ховор байдаг. Хоногийн шээсний хэмжээ ойролцоогоор 15-аас 20 мл хэмжээтэй байдаг. Энэ нь бие махбод шингэнэ хадгалах үүднээс авч байгаа физиологийн үйл явц юм аа. Мөн шээсний хүчтэй инфаркт гэж тохиолдно. Нэрээ бөөрийн түүдэнсрүүд болон цуглуулах сувгэнсруудад шээсний хүчтэй давс ялгарн гардаг. Энэ нь ингэснээр шээсний дулаан зэвшиг болон тундас үүсдэг. Хүүхдийн чих болон даавг товлог болж ингэж үүссэн байдаг. Мөн зааг үеийн гидсний хямрал гэж тохиолдно. Ихсээр нэмт амжигдгүй учраас хүүхэд ихээсээ ариун төрдөг. Төрсний дараа хоол боловсруулах замд нэн шилжиж ордог. Үүнд болохоор амьдралын эхний 7 хоногтод нэрээ ерөнхий биеийн байдал хямраагүй байхад генет баас нь шингэрж усрахыг болж тоон оршиж болно. Үүнд бас өрмөц эмчилгээ шаардлагагүй. Суулгах толгоны дараа шингэн алдалтаа сэргийлээд нэрийг нэмж хөхүүлэх шаардлагатай. Амьдралын эхний 7 хоногийн сүүлж болон 2 дахь 7 хоногийн эхнээс гидсний хаанаар бифидон бактериуд хамгааснаар физиологийн хямрал зогсноо. Өнөөдрийн дугаараар дөнгөж төрсөн нэрийн талаар ярилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Сүүлийн үед эцэг эхчүүд маань хүүхдийнхээ чихийг маш жоохон багтан цоолдог болсон. За энэ нь гэхдээ зөв үү буруу юу гэдгийг тэр алга мэддэггүй. Тиймээс бид энэ удаагийнхаа мэдээллийн буланда хүүхдийн чих цоолох талаар бяцхан сурвалжлага бэлтгэсэн юм аа.
Орхид бүр ганган дэгжин байхыг хүсдэг. Харин ийм болгож чадах зүйл нь гоёл чимэглэл, хувцас, эмэг билээ. Тиймдээ ч охиныхон жихийг эрт цоолж гой ганган эмэг зүүлгэх хүсэлтэй ээжүүд цөөнгүй бий. Гэхдээ хэдэн настайд нь цоолвол эрүүл мэндэд нь тустай бай гэдгийг тэр бүр мэддэггүй. Эртний монголчууд бүсгүй хүүхдээ нас бий гүйцэж хүнтэй сүй тавиад хүний хүн болохын цагт эр нөхөрт очихоос нь 1 хоногийн урд шөнө чихийг нь цоолдог байжээ. Чихийг цоолсноор тэр нь нэгдүгээрт тухайн бүсгүй маань хүний хүн болсны нэгэн том баталгаа болдог байв. Харин хоёрдугаарт чихээ цоолуулсан бүсгүй ариун биш, онгон биш гэдгийг илэрхийлдэг байсан байна. Ийм учраас монголчууд хүний хүн болоогүй хүүхдийн чих нь битүү явдаг гэж хэлдэг. Харин чихээ цоолуулаагүй бүсгүй хүнийг сүй тавьж хадаг барьж гуйн залгадаг Монголын хатуу дэг жайг байжээ. Тэгвэл ангаах ухааны талаас авч үзвэл хүүхдийн чихийг хэдэн настайд нь цоолох ёстой гэсэн ерөнхий онол байдаггүй байна. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдийн чихийг цоолох гэж байгаа бол юунд анхаарах хэрэгтэйг мэрэгжлийн хүнээс тодрууллаа. Гэхдээ чих цоолох тохиолдолд бол бид нар хамгийн гол нь анхаарах зүйлүүд байх ёстой. Энд юу яах вэ гэхээр чих цоолуулж байгаа газар маань цэвэр, ариун, чих цоолох гэж байгаа хүн маань өөрөө бас мэрэгжлийн, цоолох гэж байгаа багаж маань өөрөө ариун, яг чих цоолох зориулалтын байх ёстой. Нэгэнтээ цоолцсон бол тийм ээ эмгийг нь оройд авч сайхан ариун усмлуудаар чихнийх нь ойр орчныг цэвэрлэх, эмгийн ариун усмлт хэсэг хугацаанд үрээд эргээ зөөхч гэх мэтчлэн тухайн цоолж байгаа мэрэгжлийн хэмжээс маш сайн зөвлөгөө авч иж цоолуулах ёстой. Мөн чих нь өсөн төлжиж байдаг эрхтэн учраас таны хүүхэд өөрийн чихээ хамгаалах, арчлах чадвартай болсон хойно чихийг нь цоолвол хүндрэл болоод эрсдэл паг гэж мэрэгжлийн эмч зөвлөж байна. Хэд их бас их санжгалсан ч юм уу урт эмэг зөвлөж бас болохгүй. Яагаад гэвэл хүүхэд минь өөрөө тэрийг хамгаалаж арчилж хамгаалах чадвар муутай. Дээрээс нь гэртээ бас дүүтэй ахтай бага насны хүүхдүүдтэй байдаг бол тэрийг сонирхож оролдох ч юм уу тийм ээ. Ингэснээрээ нөгөө шарах саринд нь бохир оруулах, гэмтэл үүсгэх гэх мэтчлэн өөрчлөлтүүд үүсэж болох учраас болж өгвөл ариун, цэвэрхэн, тэгээд жижигвтер хүний нүдэнд нэг их тусгааргүй. Яагаад хүний нүдэнд тусгааргүй гэхээр хүүхдүүд минь өөрсдөө бага насны хүүхдүүд цэцэрлэг сургууль түрүүний ярьсан гэр орчинд байгаа хүүхдүүд сонирхож хэд их төрлөө анхаарал хандуулахгүйгээр эдгээчихэр тийм л байвал хэцүүгээр л. Сонирхуулахад хүүхдийн чих цоолох нь улс үндэстэн бүрт өөр байдгаас Төв Азийн улс орнууд хүүхдийн чихийг 7-8 настайд нь цоолохыг илүүд үздэг байна. Америкийн эрүүл мэндийн яамнаас эцэг эхчүүдийг хүүхдийн чихийг цоолохоос өмнө хүүхдээ чихээ өөрөө цэвэрлэж чадах нас хүртэл нь хүлээхийг зөвлөсөн байна. Харин хүүхдийн чихийг багтан цоолохоор шийдсэн эцэг эхчүүд хүүхдийн чихийг цоолсны дараа өдөрт 3 удаа цэвэрлэж байхыг сануулжээ. Харин Их Британий 30-аад мянган иргэн хууль тогтоогчдоос хүүхдийн чих цоолох зан үйлийг албан ёсоор хориглохыг хүссэн өргөдөлд гарын үсэг зурсан байна. Тэд чих цоолох нь хүүхдийн хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн чихийг цоолуулах гэж байгаа бол хамгийн түрүүнд вакцинуудаа бүгдийг хийлгсэн байх шаардлагатай гэж мэрэгжлийн эмч зөвлөж байна. Үзэгч та бүхэндээ мэдээллийн болон дөнгөж сая хүрлээ үргэлжлүүлээд мэдчилгээний болон яг одоо хөрөх гэж байна. За эцэг эхчүүд минь манай жаргалтай аж хүүхэд нэвтрүүлгийн мэдчилгээний болонд өөрсдийн хүүхдийнхаа төрсөн өдрийн мэдчилгээг дэвшүүлэхийг хүсэх юм бол доор гарч байгаа утсаар холбогдорой. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, happy birthday, happy birthday
эмэгтэйчүүдтэй болон бяцхан хүүхдүүдтэй зориулан хүргэдэг жаргалтай аж хүүхэд нэвтрүүлгийн хамгийн сүүлийн болон буюу бүтээлч ээж болон маань яг одоо та бүхэндээ хүрэх гэж байна. За бид энэ бүтээлч ээж болондоо хаан урлан төвийн багш Наран гаруй багшаараа гэртээ хүүхдээ хардаг суудаг ээжүүд, за зөвхөн ээжүүд гэлтгүй эцэг эхчүүдтэй бүгдэнд нь зориулсан гар доорх материалаар хэрхэн хөгжилтэй бүтээл хийх талаар зөвлөгөөг өгөх гэж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүтээлч ээж болон маань эхэлж байна. Бид өнөөдрийнхөө дугаараар макарон гэд жижиг игнэмэг байдаг. Тэрийг полимер шавраар хэрхэн хийх талаар заана. Өнөөдөр бидэнд хэрэглэгдэх материал маань Fimo гэд ийм баримлын шавар байгаа. Энэ баримлын шаврыг болохоор манай Монголд зөвхөн Jazz Creative гэд урлагийн дэлгүүр зардаг байгаа. Битрэмолоос хашаад замаар өгсөд байдаг. Jazz Creative гэдэг пэйж үүснээс байдаг. За ингээд би ийм шар өнгөтэй баримлын шавар, цагаан өнгөтэй баримлын шавар, хутаг, жижигхэн шүдний жигчлүүр гээд дараа нь одоо эмгэ хийхдээ эмгэ жигнэж дуусны дараа хэрэглэх юм байх. Ийм 200 эмгний ийм тэгээ төмөр өнөөдрийн хичээл маань хэрэглэнэ. За ингээд эхлээд би нэр баримлын шавраа аваад зөөлрүүлж өгнө. Зөөлрүүлээд макарон маань хоёр талдаа дундаа хавчуурахтай ийм бичээний өгдөг шүү дээ. Тэрийг хийх гэж байгаа. Баримлын шавраа ингэж бүрэн хэлж аваад дөрвөн хэсэг хувааж өгнө. 2 эмэг хийх учраас дөрвөн хэсэг хуваасан хэсгээ бүрэн хийлээд полимер шавар маань болохоор өөрөө их удаан агаарт хадгалах юм бол ингэж эвлэрхгүйгээр хутарч ундаг баримлын шавар гэдэг. Тийм болохоор ийм зориултын зиплоктай юм утанд хэрэгэлсэн баримлын шавраа хадгалж агаарай. Үүний эмгээ хийж дуусныхаа дараа бид нэр шарах шуганд жигнэн пэйчэнд биш бидний гэртээ хэрэглэдэг том шарах шуг байдаг. Богино долгооны цуух биш шарах шуганд буюу тукоонд жигнэж хийн. Полимер материал маань өөрөө тодорхой хэмжээний температурт бэлчдэг материал байгаа. Бидний хэрэглэдэг пявер хэрэглэл бол биш. Жигнэж болгосны дараа хэдий бат бүх хэдий ч гэсэн нэмгэн эдэл хийх юм бол зөөлөн уян байж чаддаг. Ингээд үсэх юм бол ийм уян буцаад ингээ хэрэнд ордог юм материал байгаа. За ингээ макароныхоо хоёр талын бичээнийг нь хийгээд өгье. За ингээ дөрвөн ширхэг макароны хоёр талын бичээнийгээд голынх нь хавчурах хэсгийг юм цагаан өнгөтэй баримлын шавраар хийж өгье. Замун самбор хийлээ.
За ингээд 6 хэсэг ийм баримлаа 6 хэсэг ийм бүрхий автгааллаа. Энийхээ дунд хоёр баримлынхаа шаврны дунд макароныхаа дундлын хавчуургыг хийж өгөөд гэд шар өнгөтэй болохоор жоохон бүргэр шиг харагдаад байна шүү дээ. Бүр өнгөөр хийж болно. Тэ. Зөөлөн өнгөөр хийж болно. За одоо ингээд хийсэн хавчуургатай хэсгийг дээд доод хэсгийг макароны хоёр талын чиний жижигхэн нүгээр нарийнхаа үзүүртэй зүйлээр би энэ удаад шүрмэн чиглэлээр ашиглаж байна. Энүүгээр ингээд харцаалгаж өгнө. Чиний хоёр талыг. Фимо шавар маань Jazz Creative дэлгүүрт худалдаалагддаг. Тэгээд тэнд худалдаалагдахаа дуран төрлөдөг. Professional гээд мэргэжлийн хүмүүс хэрэглэдэг хатуу байдаг. Анхлан суралцаж юм хийж эхэлж байгаа хүмүүс бол Fimo soft төрлийг хэрэглэж зөвөрөдөг. Fimo гэдэг энэ герман шавар маань маш олон жилийн туршлагатай. Одоо үйлдвэрлээд маш олон жил болж байгаа. Одоо Монголд орж ирээд арай удаагүй байгаа. 13 оноос л орж ирсэн байна. компанигаа баримлын шаврын чанарын хувьд бол бусад шавруудаас хамаагүй чанартай. Хідэн гараад жигнэх нь тодорхойгүй тийм хятад шавраар юм хийхээр одоо нөгөө жигнжих явцдаа ортой бодис ялгарах магадлал өндөртэй байдаг. Тийм болохоор чанартай шавар хэрэглэх юм бол хийж байгаа бүтээлч ч гэсэн ерөн чанартай. Жигнжих явцдаа ч гэсэн эрүүл мэндтэй. Сайн байна гэсэн. Ингээд фэшталын харьцаалгаад голынхаа авчургыг нэлээд зузаан хийж өгсөн ч болно. Ингээ хоёр макароны хийгээд туслаа. Одоо энэ хийсэн макарон дээрээ хоёр зүүгээ нэг талаас нь нөгөө тийш нь ингээд нефт татгаад өгнө. Ингэж нефт татгаж агаад үлхэн порлон дээр хатгаж агаад жигнэн дука ундаа жигнэж өгнө. Дука ундаа 110 градус 20 минут жигнэхэд явуул. Тэгээд жигнэж гаргаж ирсэн баримлын шавраа бүтээлээ. Жигнэж гаргаж ирсэнийхэн дараа хөргөөд тэгээд эмгэнийхаа дэгэтэй холбоод. Энийг бол одоо би жигнээг байгаа. Та бүхэндээ яг сүлдээ ямар эмэг болохыг харуулъя. Энийг оолчраас жоохон мохол. За ингээд жигнэж дуусныхаа дараа дэгэтэйгээ холбоод ингээд манай юм бэлэн болно. Өнөөдрийнхөө хичээлээр бид Fimo гэдэг полимер шавраар токон болж бичдэг баримлын шавраараа юм
Бурхан макаронтай юм хийх сурлаа. Бид нар макароныхоо дундлын хавчуулгыг нэлээд зузаа хийж өгөх юм бол ер нь зүгээр би энэ удаа дараа нэмэх хийчлээ. Тэгээд алюминий шавраар бүх төрлийн урлагийг хийж болдог байгаа. Та өөрөө бүтээл сэтгэгүйд байж чадах юм бол бүх зүйлийн урлагийг хийж болно. Ингээд өнөөдрийн дугаар үгээр өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл баяртай. 5 гараг бүрт үзэгчид та бүхэндээ хүргэдэг жаргалтай аж хүүхэд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.